За сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр подкастында бид технологи хэр хурдтай өөрчлөгдөж, зэрэг өөрчлөлт, сургалт, боловсролын салбарт ямар шинэ боломж, ямар сорилт авчирч байгааг ярилцах гэж байна. За энэ бол зөвхөн төхөөрөмжийн хувьсэл биш, харин хүн сурах арга, баш заах арга, за байгууллага, сургалт хийх зарчим бүхэлдээ өөрчлөгдөж буй асар том дэвшил байгаа. За өнөөдөр бид технологийн хөгжил ямар түвшинд хүрч байна вэ гэвэл өнөөдөр бид нэр AI, за тэгээ машин сургалт, за тэгээ VR, AR, онлайн платформуд, за тэгээд автоматжуулалт, за cloud технологи гэд өмнө нь зөвхөн кинонд гардаг байсан зүйлсийг боддоор ашиглаж байгаа. За AI багш бол одоо асуулт бүрт хариулдаг тийм хиймэл оюухан байна. За онлайн сургалтын платформуд гэвэл Coursera, за Udemy, за хаан их тийм гिचшэний. За VR сургалтууд гэвэл одоо эмчнэр одоо мэс заслаа бэлтгэх, золооч нар сургалт хийх, инженерүүд одоо симуляц хийх гэх мэт ийм VR сургалтууд байна. За интерактив аппууд гэвэл одоо бид бүгдийн хамгийн сайн мэдэх Duolingo app байна, за Potomat байна, за хаан хийдс байна. За тэгэхээр одоо ч хүмүүс нөгөө яг одоо нөгөө хүссэн цагтаа хүссэн газраасаа хүссэн мэдээлэлээ хайгаад одоо мэдлэг болох боломжтой болсон учраас энэ технологийн хөгжил бол үнэхээр бүр дээд түвшиндээ одоо хүрэх гэж явж байна гэж харж байна. За технологи бол зүгээр нэг хэрэгсэл биш, харин хүний одоо сурах орчин одоо өөрчлөгдөх хамгийн чухал үндсэн хүч нь болж өгч байна. За сургалт одоо технологиг ашигласнаар яаж хэрхэн хүртээмжтэй болж байна вэ гэвэл өмнө нь бол заавал сургууль танхимд очиж байж мэддэг байсан. Бол одоо болохоор яг нэг заавал нөгөө одоо манай ээж аав нар ингээл заавал номын санд очиод номоо хайгаал тэр сэдвийнхаа дагуу ингээл бэлтгээл их сурвалж нь олдохгүй ингээл зовдөг. За тэгээд англи хэл дээрх номнууд нь ингээ орчуулж чадахгүй одоо зөв орчуулж чадахгүй байх гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудал бол маш их гардаг байсан. За тэгвэл яг одоо бол хаанаас сурах тийм боломжтой. За тэгээд цагийн хуваарьт огт баригдахгүй. За тэгээд яг өөрийнхөө хэмжээнд тааруулаад хурдтай сурах боломж. Энэ бол хамгийн гой боломж. Яг хүн болгоны яг сурах хурд хугацаа нь бүгд адилхан биш гэдэг. Зарим нь ингээ удаан ойлгодог, зарим нь одоо Pomodoro техникийг ашиглаад 25 минутаа сурдаг ч юм уу тий. Зарим нь болохоор ингээ яг нэг суугаад төвлөрдөг ч юм уу. Тиймэрхүү яг сурах арга барил нь маш өөр хөвгтүүд байдаг. Тийм болохоор яг сургалтын технологийн одоо хамгийн их хүртээмжтэй ач холбогдол нь бол яг өөрийнхөө хэмжээнд тааруулж хурдтай сурах тэр боломж нь нээгдсэн. Яг өөртөө ажиллах тэр боломж нь бол маш сайн нээгдсэн байгаа. За Монголын одоо нэг оюутан бол Улаанбаатарын гэрээсээ одоо Harvard, Oxford-ийн багшаар хичээл заалгаж байна гэдэг бол өмнө бол төсөөлөхөд хэцүү байсан шүү дээ тий. Зүгээр л компьютеророо Harvard-ийн багшаас ингээд хичээл сууж авч ин гэхээр тэр бол хэзээ ч төсөөлөгдөхгүй байсан. Одоо бид нарт бол тийм бүрэн боломж байгаа. За тэгээд сурагч бүр яг өөрийнхөө замаар сурах боломжтой болсон. За AI системүүд бол сурагчийн одоо тэр алдаа, түвшинг автоматар шууд шинжилдэг, ойлгоогүй хэсгийг нь давтуулж өгдөг, за мэддэг хэсгийг нь ингээ хурдан алгасуулж өгдөг, за суралцах хэмнэлийг нь тааруулдаг. За тэгэхээр өмнө нь ингээ багш бүх хүнд нэг хичээл заадаг байсан бол одоо хувь хүнд таарсан хичээл бий болж чаддаг болсон. Энэ бол бүр хамгийн гоё давуу тал. Би бас яг 10 жилдээ яг нөгөө ангийнхаа яг хамгийн ухаантай хүмүүс чи хурдан ойлгож чадахгүй тэг ингээд нөгөө хичээлээсээ хоцорчдөг. Тэгээд дараа нь багш ингээ асуухаар мэдэхгүй тэгээ багштай загнуулдаг ч юм уу. Тийм тохиолдлууд бол маш их гардаг байсан. AI-ийн хувьд болохоор яг багшийнхаа хичээлийг ингээд сайн ойлгохгүй, за яг үнэхээр сайн ойлгохгүй байгаад гэртээ очиод одоо AI-аар ингээд тусламж гуйгаад давтууд бол маш сайн яг надад тохируулаад миний одоо давуу болон сул тал тохируулаад тэр хичээлийг маш гоё ойлгомжтой зааж өгдөг байгаа. Би бол яг энийг бол маш сайн үр дүнтэй гэж боддог. За багшийн ажлыг маш хөгжүүлж чанарыг нь нэмэгдүүлж байгаа.
технологийн багшийг бол орлохгүй. Харин одоо жишээ нь технологи бол багшийг бол орлохгүй. Тэр нөгөө шалгалтыг одоо засах, хурдан засах, за тэгээ бэлтгэх одоо тийм материал нь гаргах, за явцын тайлан гаргах, дадлагын одоо ажил санал болгох ч юм уу. Одоо ийм олон зэрэг ажлуудыг автоматжуулаад одоо багш инхнээсээ сургаж чиглүүлэх ажлаа илүү сайн хурдан хугацаанд хийх боломжтой болсон. Манай багш нар ч одоо нөгөө ээлжид хичээлийн төлөвлөгөө, за тэгээд нэг хичээлийн төлөвлөгөөг л маш удаан ингээд төлөвлөгөө боловсруулад маш удаан хугацааг зарцуулж суудаг. Одоо л яг AI-ийн тусламжтайгаар одоо яг дэлхийн стандартад нийцсэн маш гоё тийм ээлжилт хичээл, нэг хичээлийн хөтөлбөрүүдийг одоо боловсруулдаг болсон байгаа. За сургалтын хэлбэр улам интерактив болсон. За VR, AR-ын тусламжтай бол физикийн туршилтыг шууд ингээд хүүхдүүдэд виртуал орчинд ингээд харуулдаг болсон байгаа. За түүхийн хичээлийг бас 3D музейгээр яг ингээд тоглоом тоглож байгаа юм шиг 3D музейгээр ингээд алхаж явж ингэж интерактив харагдуулдаг болсон. За биологийн хичээлийг бас 360 градус симуляцаар үзэж сурах боломжтой болсон байгаа. За тэгэхээр сурагчид зүгээр багшийн хэлж байгааг сонсох биш, яг өөрсдөө ингээ харж туршлагаж мэдлэгээ одоо биеэрээ мэдэрдэг болсон байгаа. Энэ бол бас хамгийн гоё давуу тал. Хүн ингээ зүгээр сонсоод ойлгохоос илүү яг өөрөө туршлагаар ингээ туршилт хийж үзээд яг биеэрээ ингэж харж ингээ мэдэрч үзснээр тэр хүн бол мартагдахааргүй болдог байгаа. За тэгээ энэ бүхэнд яг ямар үр дүн гарч ийн вэ гэхээр эцэст нь бас сургалт одоо дараах байдлаар өөрчлөгдөж байна гэж үзэж байна. За суралцах хугацаа бол богиносон. Хүмүүс өмнө 6 сар сурдаг байсан зүйлээ бараг 1 сарын дотор одоо богино сургалтаар эзэмших боломжтой болж байна. За тэгээ чанар нь бүр маш сайжирсан. AI-ыг одоо анализтэй суурилсан сургалт илүү үр дүнтэй болсон. За мэргэжлээ өөрчлөх бас маш амархан болсон. Өмнө нь яг карьераа солихын тулд их сургуульд дахин сурах шаардлагатай байсан бол одоо зөвхөн 3-6 сарын богино курс онлайн сертификатаар шинэ чиглэлд хүмүүс орж чаддаг болсон. За бас хүн бүрт одоо мэдлэг илүү ойртож байгаа. Яг хөдөө орон нутгийн сурагч, хотын сурагчдтай одоо ижил төвсөнд хэрвээ AI-ыг зөв ашиглаж чадвал одоо ижил төвсний хичээлийг үзэж чаднаа гэсэн. За бас сорилтууд бас бий. За технологи бол дандаа сайхан гэдээ дуусахгүй дижитал ялгаа байдаг. Тэгээ зарим аймаг гэр бүлд интернет төхөөрөмжгүй тийм сорилт бас байна. За бас хит их мэдээлэл дунд сурагчдын мэдээж анхаарал таних байгаа. Яг ингээд хит их мэдээлэл дунд ороод ирэхээр хүүхдээ одоо алийг сонгохоо мэдхгүй одоо ингээд төөрөлдөх маягтай. За бас AI-д бас хит их найдах тал байгаа. Яг бодит хүнээс суралцах тийм холбоо нь ингээд сулран гэсэн үг. Яг одоо хоорондын харилцаа одоо яг нүдэнтэй хараад яриач юм уу тийм зүйл дээр ингээд жоохон одоо холбоо сулрна гэх юм уу. Яг бодит хүнээсээ холбоо сулраад илүү AI-даа ингээд найдаад AI-тайгаа ярьдагч болох юм уу одоо тийм тохиолдол бас хит их хэрэглэл гарна. Тэгээ хууран мэхлэх, хууль бус болон ашиглах тийм эрсдлүүд бас маш их байгаа. Жишээ манай оюутнууд AI ашиглаад хичээлийнхаа шалгалтыг AI-аар хийлдэг ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бас маш их гардаг. За иймээс технологиг бол маш зөв ашиглах соёл одоо хариуцлага бас хэрэгтэй. За тэгвэл бид одоо хаашаа явж байна вэ? За технологи бол яг боловсролын салбарыг өмнө нь байгаагүй хурдаар өөрчилж байгаа. Гэхдээ ирээдүйд хамгийн үн цэнтэй зүйл бол технологи биш, харин технологиг зөв ашиглаж чаддаг хүн. Тэгэхээр өнөөдөр бид яг хиймэл оюунаас асуултаа асууж, VR-аар орж, дэлхийн шилдэг сургалтыг хаанаас ч хамаагүй холбогдож авч байна. За тэгээ хамгийн чухал нь суралцах гэсэн хүний өмнө хаалга, үргэлж нээлттэй байдаг болсон. Хэрвээ чи өөрөө хүсвэл ямар ч сургалтыг авч, ямар ч сайн үр дүнд хүрч чадна гэсэн. За баярлалаа. Манайс подкастыг сонсон та бүхэндээ баярлалаа. Бүгдэнд нь суралцах үйл явцад амжилт хүсье.